Тэгэхээр нэг хүсэлт байна л да. Одоо үндсэн хуулийг өөрчлөх тал дээр та бүхэн санал нэгдэж байна. Нэг зүйл дээр бас санал нэгдэж байна. 2008 он гэхэд бид эд материаллог тийм мөнгөлөг тийм одоо амлалтаар ард түмний сонголтыг өөртөө татахгүй гэдэг дээр хоёр нам санал нэгдэж явах шиг байна. Тэгэхээр зүгээр одоо үзэгчдийн өмнө тодорхой хэмжээгээр үнийгээ батлаад та бүхэн энэ дээр бид санал нэгдлээ шүү. Дахиад бид 10,000, 15,000, 100,000, 500,000 гэж ингэж төрийг мөнгөжүүлэхгүй гэдэг дээр санал нэгдээд гар барьж баталж чадах уу? Хүүхдийн мөнгө гэдэг бол зөв зөв. Тэр бол цаашдаа нэмэгдэх ёстой зөв шүү. Хүүхдийн мөнгө бол зөв зөв. Тэр бол цаашдаа нэмэгдэх ёстой. Ийм байдлаар нийгмийн баялагын хуваарлт явах ёстой гэсэн юм байсан. Тэр саяын хөгжлийн хөтөлбөр гэдэг дээр нэг асуудал баг шүү. Яг 90 оны үед 90 онд ч бас энэ яригдчихэл байсан. Очир батхаа Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал гэж оруулж ирээд батлуулж ирсэн тийм баримт бичгүй. Үндэсний хөгжлийн үзэл баримтлал гэдэг баримт бичих байгаа. Тэгэхээр яг тэр саяын асуудаг хууль гээд гардаг хэрэгждэггүй тийм ээ. Тэгэд одоо ч байж лээ. Одоо бас нэг ерөнхийлөгч гарч ирээд энийг боловсруулъя гэдээ явж байна тийм ээ. Энэ бас сайн зүйл баг. Тэгэхээр дахиад нэг тийм баримт бичгтээ бол нэг хүн одоо эрдэмтэд нийлээд хийсэн ч гэсэн нэг газараар гарлаа гэхэд бүх намууд ингээд аваад явах уугүй юу гэдэг дээр ягаад энэ ингээд байна вэ гэдгийг л бодмоор юм шиг надад санагддаг. Тэгээд би хувьдаа энэ дээр нэг ийм бодол надад төрсөн. Яг тэр хууль гэдэгтэй адилхан амьдралаас тасархаа боловсрогдоод байгаа юм а. Энэ бол бас сая нэгдсэн үндэсний байгууллага гэдэг бол том байгууллага, туршлагатай байгууллага. Тэгж байгаа тэр мянганы хөгжлийн хөтөлбөр гэж гаргасан шүү дээ. Хүнээ тойруулаад хэдхэн параметр гаргасан байгаа тийм ээ. Одоо 2020 он гэхэд ядуурлыг ерөөсөө 50% яа. Ядуу хүн одоо тэд байна. Орлого нь тийм байна. 50%-аар одоо ядуурлыг бууруулъя. Бичиг үсэг тайлагдах байдалч гэдэг юм. Ингээд хэдхэн зүйл дээр гаргасан тэрэн дотор тухайн гишүүн улс орнууд бас хөтөлбөр гаргаж ажиллаад байх шиг байна. Нэг бол яг тийм байдлаар нэг явж болно. Нөгөө талаар хамгийн одоо боломжтой зүйл бол тэр эрдэмтдийн санал. Тэрнийг заавал нэгтгэх гэдэг шаардлагагүй. 10 янзаар, 20 янзаар, 5 янзаар тэр хувилбар явж болно. Би нэг ярьжсэн да тэр нэг 30-гийн 4 тавилан гэдэг одоо 2004 оны үед нэг тийм сэтгүүл гаргаад тарааж исэн. Жишээлбэл 30 гэдэг хүн өнөөдөр энд сууж байгаа 30 гэж малчин байл. 20 жилийн дараа тэр хүн хаана байх вэ? Хүүхэд нь хаана сурж явах вэ? Авгаа нь хаана байх вэ? Тийм мэдээ тэр хүн хөгшөрсөн байна. Тэрний ах トゥ хаана байх вэ? Өнөөдөр такси бариад явж байгаа одоо жолооч хаана байх вэ? Тэрний хүүхэд хаана байх вэ гэдэг ингээд дөрвөн янзаар ингээд зураг зурж үзэж байгаа юм л да. Жишээл уул уурхаадаа бид нар хамаг мөнгө хийгээд явъя. Нэг бол хүүхдийнхээ 10,000-ыг өгөөд явъя. Бүр 100,000 болгоод явъя ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхэд бид хаана байх вэ? Гэж ингэж яваад ингээд ховлог руу дэвшүүлээд ингээд тавьчихсан байх. Харин тэрнийг тэр улс төрчид улс төрийн намууд олж хардаг, авдаг. Ялангуяа тэр бусад орноор бол think tank гэх тийм ээ. Үнэхээр тэр одоо бие даасан байгууллагууд судалгааныхаа юмнуудыг гаргацдаг. Тэр оюуны бүтээлийг л улс төрийн намууд харж улс орныхаа эрх ашигт нийцүүлээд хэрэгжүүлээд хөгжлийн бодлого гэдэг юм уу одоо хэрэгжүүлж байгаа бодлогодоо оруулаад явчихад бол их тийм үр дүнтэй болж байгаа. Тэгээ ганцхан зүйлийг төгсгөлд нь хэлье гэж бодож байна. Энэ хөгжлийн бодлого гэдэг дээр зүгээр Монголын ард түмэн баг хүмүүс тодорхойлцсон юм шиг байлаа шүү дээ. Хөгжлийн бодлогын гол юу байх вэ гэдэг. Ерөөсөө хүн бүхнээс асуухад одоо би энийг их олон удаа хэлдэг хувьдаа. Хүнээс асуухад ингэдэг шүү дээ. Би хэдэн хүүхэдтэй 3 ачтай 5 ачтай энэ хүүхдүүдэл эрүүл боловсралтай сайн хүн болгоё л гэж бодож байна гэж. Бараг энэ юм биш үү? Хүнээ эрүүл байлгыг Монгол хүнээ боловсралтай байлгыг хүнээ тийм ээ сайхан ёс зүйтэй тэр ёс уламжилттай Монгол хүн байлгыг. За ингэх юм бол бидэнд зам олдно. Ингэх юм бол бидэнд машин олдох юм биш үү? Эннийгээ тойруулах хөгжлийн бодлого гарвал яг тэр хөрснөөсөө ургасан яг монголчуудын тэр одоо хүсэл эрмэлзэл дээр тулгуурсан бодлого байх юм биш байгаа. Эннийг тойроод намууд бодлогоо гарвал бас хүнд хэрэгтэй юм болох юм биш байгаа гэж бодоод байна. Үндсэн хуулийн тухай яриаг хүндэж чинь тий. Их хурлд хүчний харьцаа ийм байгаа энэ таатай боломжийг ашиглаад үндсэн хуульдаа тэр чөдөрлөж байгаа бүх заалтуудыг өөрчилж болохгүй юу? Тухайлбал одоо бид нэг засаглалаа тодорхой болгож болдгоо юм уу? Та бүхэн ер нь Монголд ерөнхийлөгчийн эсвэл парламентын аль засаглал нь зохимжтой гэж үздэг вэ? Тус тустай хариулахгүй. Ер нь үндсэн хуулийн дээр 90 онд батлахад бас 430 депутат оролцож баталсан дотор нь янз бүрийн бүрэлдэхүүн байсан. Анх оруулсан улсын баг хурал дээр ярьж байгаад оруулсан төсөл бол ер нь ихэнх нь бол тэр төслийн бас үзэл баримтлал батлагдсан. Гэхдээ нэмэгдсэн зүйл асар их байдаг. Тэр нэмэгдсэн зүйл нь өнөөдөр амьдрал шаардлагагүй юм уу? Яг одоо дээлийн нөхөс шиг тийм байдалтай явж байгаа ч юмнууд бий л дээ. Ер нь энэ үндсэн хуулийн дээр эргээд нэг редакц хийчих шаардлагатай
байх гэсэн ийм л бодолтой байгаа. Шинжилсэн найруулгач гэдэг юм уу тийм ээ. Улам сайжруулмаар байгаа. Бидэнд нэг ганц л ололт байна. Хувьсгалт намын гишүүнч вэ, ардчилсан намын гишүүнч вэ, гишүүн биш хүнч вэ? Бид нар бүгдээрээ нэг 16 жилийн нэг шилжилтийн одоо курсыг төгслөлт. Тэгэхээр ерөнхийдөө нэг харагдаад байгаа. Хэн юу хийвэл бас буруу болоод байна. Юу хийвэл зөв болоод байна. Яаж хийвэл юм буруудаад байна. Яаж ажиллавал бас юм зөв яваад байна гэдгийг чинь яг амьдралаараа бид нар үзчихлээ. 16 жилийн өмнө бид нар бусдаас заалгаж, бусдаас сонсч байсан. Одоо бол яг ард түмэн амьдралаараа энэ улс төрчид ингээд суухад бол би өнөөдрийн одоо үндсэн хуулийг шинжилсэн найруулга байдлаар гаргахад сайн нэлээд хэдэн жил, олон 10 жилийн одоо ийм хуулийн үндэс болж гарч чадах болов. Энэ дээрээ тогтчмоор нэг юм бол тэр үед ч үндсэн хууль баталгаатай үзэл баримтлал гэж гарч ирсэн. Үзэл баримтлал дээр одоо нэгвэр хэлбэл хазаарахгүй юм дээр тогтмоор юм байна лээ. За хүний эрх хэрэгчлөө гэдгийг одоо дээдлэе. Энэнийг үндсэн хуулийнхаа тэр тулгуур заалт болгоё. Зарим нэг заалт нь бас амилд сайн ажиллахгүй байгаа тийм ээ. Энийг ажилуулахын тулд одоо тэрнийг тулгуур заалтанд болгоё гэд тэр дутагдлыг хасаад нэмээд сайн болгомоор байгаа. Засаглалын хувьд ярьж байгаад үнэхээр энэ парламентын засаглалаа улам төгс төгөлдөр сайн болгоод явъя гэх юм бол энэ дээрээ тогтчихъя. Одоо шүүх энэ хууль гэдэг юм чинь ялгалгүй хэрэгждэг бай. Шүүх гэдэг юм үнэхээр бие даасан бай гэж байгаа бол энэ дээрээ тогтчихъя. Ард түмэн орон нутаг эрх мэдэлтэй байх ёстой. Энэ засаг захиргааны нэгжээ өөрчлөх хэрэгтэй тийм ээ. Томруулах хэрэгтэй гэж байгаа бол энэ дээрээ тогтоод хууль хийчихье тийм ээ. Тэр хуулийн өөрөө хяналттай байх ёстой. Өнөөдөр үндсэн хуулийн цэцгэж нэг улс төрийн байгууллага гарлаа шүү дээ. Тийм биш жинхэнэ хяналт байх ёстой гэж үзэж байгаа бол тэрэн дээрээ тогтъё гэд. Ингээд нэг хэдэн зүйл намууд, ард иргэд тийм ээ судлаачид хоорондоо яриад тогтож аваад тэгээд тэрнийхээ дагуу одоо хүнийг апресс хийхэд хүртэл одоо эмч нар чинь их үзэж телевиз, компьютер дээр хүртэл харж агаад гаргаж агаад ингэж зүсээ тэнд одоо ийм байна гэж хийдэг. Яг улс төрчид өнөөдрийн бодлого тодорхойлоход оролцож байгаа намууд хамгийн гол нь ард иргэд хөдөлгөөн янз бүрийн одоо энэ сонирхол